За санаа. Намайг Дамдгийн бүрэг төгсөх гэдэг. Би төрөлхтөлийн дизайны сургуулийг 2010 онд сургуульд ороод 2014 онд уран зургийн мэргэжлэр төгссөн тийм хүн байна. Тэгээ одоо би 10 гаруй жил хуваараа уран бүтээл хийж явж байгаа. Одоо төрөлхтөлийн дизайны аниме сургуулийн уран зургийн багш хийж явж байгаа хүн байна. Одоо 3 жил хийж байна. Багш болоод. Боломжтой хамгийн анх яаж хийсэн бэ? Тэр хойд лүнгүй юу? Анх 2010 онд бас л 16 настай байхдаа л 16 настай байхдаа сургууль дээр ирээд тэгээд Ганданд одоо манай миний очсон сургууль гэдэг байсан. Одоо аниме сургууль. Тэгээд тэр сургууль дээр очоод тэгээд анх булган багшны 2 давхраас гээд шар өстэй эмэгтэй гарч ирж байсан. Тэгээд ямар сонио хүн бэ тэгэж харж ирсэн бол санаж ин. Тэгээд бид нар чих нөгөө булган багшаас жоохон нөгөө захирал гэдэг утгаар нэмээдэг байсан болохоор нэг ярилцдаггүй бас байсан да. Ер нь хүндэлдэг байсан гэх юм. Ер нь хүндэлдэг байсан болохоор жоохон одоо бид нар шиг 16 настай хүүхдүүдтэй тэр мундаг зураачтай одоо юу ч ярилцах үдэ гэж бодож жоохон нэмээдэг. Тиймэрхүү байсан болов. Тэгээд нэг яг орж аниме сургуульд орчод бол булган багштай бол нэг юм бол ярилцж байгаагүй. Булган багшийн сургуулийг хэдэн хамгийн хатсан бэ? Булган багшийн сургуулийг бол ер нь бол сургуульд орсноос хойш л ерөнхийдөө 2010 оноос хойш тэгэл харж исэн. 2013 оны үзэсгэлэнт ч гэсэн цог барагш хамт ер нь бол дэглэлцээд ингэж явуулсан. Ер нь бол булган багшийн сургуулийг бол ер нь харсан хугацаа нь ерөнхийдөө анх тэр усан бодгийн зургнуудаас нэхлүүлээд бол гарч ирсэн. Томсын төрийг анхаарал ер нь ямар санагдсан бэ? Намайг үзчихээр хахад. Бүтээлийн үү? Бүтээлийн үзэгчийн хуваар харахад яг булган багшийн надад бүтээлүүд нэг тийм он цаяа ерөнхийдөө ихтэй хүүхдийн төлөө юм шиг санагддаг. Тэгээд одоо хүүхдүүдийн янз бүрийн тэр зовлон, шаналл, уйтгар гүнэг тэр дотоод хатуужил хэрсүү байгаа байдал гэдэг ч юм уу. Энэ булган зураач нь өөрөө олон үе шатуудыг ингэж дамжиж олон юм хүүхдүүдийн мэдрэмжийг лөө ингээ олон жилийн цаг хугацааны тийм зүйлүүдийг харуулад байгаа аахгүй. Одоо жишээлбэл өөрөө ч гэсэн зураачийн хувьд нэг тийм маш ингээд бодож ингээд одоо тэгэл үзэсгэлэнгүүд нь биш үү. Тэгэл чонон хүүхдүүд байна. Тэ цэвүүн цаг гээд үзэсгэлэн байна. Тэгээд энэ үзэсгэлэнгүүдийг ингээ харахаар ингээд энэ зураач ямар одоо өөр хувь шилжсэн бэ? Өнгөний хувьд тэр хүүхдүүдийг гаргаж байгаа төрслөлийн хувьд тэгээд тэр өгүүлэмжийн хувьд яаж өөрчлөгдсөн бэ? Тэгээд надад бол одоо бас л их тийм одоо тэгээд бас л их ховор техник уран зургийн хувьд ч гэсэн их тийм одоо тосон бодгийг тэгж усан бодог шиг ажилдаг ч юм уу. Нэг тийм техник бол бас л ховор техник. Тэгээд надад бол ер нь эмэгтэй зураач, Монголын эмэгтэй зураач нарт нь бол их чадaltaй зураач санагддаг шүү. Одоо та энэ сургууль номерог яг булган багшийн шав байх үедээ таад энэ болж исэн тиймхүү амар цод үлдсэн хөвгөлтэй болон амар нэг тийм сэтгэл үлдсэн дурсамжууд байв.
хөгжилтэд орсовч гэхээсээ яа да хөгжилтэд л орсовж да. Бид нар 2012 оны юм уу 11 оны дадлага. 11-нд оны дадлагаар яг бид нар нэг тэрэлжид таах гардаг байлаа л. Тэгээд Булган багш маань одоо хамгийн тод үзэл үйлдсэн гэх юм бол одоо бид нар дээр ингээд орой ингээд бид нар чинь хүүхдүүд л байна. Тэгэл нэг амьшиг юм ярина. Би нэг айлгана гэл тийм байна. Тэгээд тэрэн дээр яг Булган багш маань ингээд ирээд биднийг тойруулсуулж агаад ингээд бас тиймэрхүү сүнсний талаар янз бүрийн зүйлийн талаар ингэж ярьдаг. Тэгээ бид нар тэрээр өөр лама асааж агаад гэр тойрч сууж байгаа сонсдог. Тэгээ нэг тиймэрхүү үеийн аягүй сэтгэлд тодхон байдаг ш надад бол. Тэр их гоё тодхон гоё үе шиг санагдтыг. Одоо нэг булган яг нэг багшуугаар танд ингээ өгүүлсэн зөвлөгөөнүүдээс та ингээ хамгийн шилдэг 3 зөвлөгөө нь юу вэ? Булган багш бид нар чи ер нь их юм одоо ер нь сүүлийн үед их юм ярилцдаг л болчиход одоо ерөнхийдөө одоо л ер нь аягүй юм ярилцах хэмжээнд Булган багштай ярилцах хэмжээнд аягүй очихгүй л байна л да. Тэгээд яг Булган багш л одоо юу мэр надад л одоо олон зөвлөгөө өгчээсэн. Би одоо алийг тэр ихээсээ санахгүй л байна л да. Одоо маш олон зөвлөгөө, маш олон ухаарлын үгс одоо юу гэдэг амьдралд хэрэгтэй бас уран бүтээлд хэрэгтэй олон зүйлүүдийг бол мэдээж одоо алхам тутамдаа л өгч байгаа юм л да. Тэгээд одоо юу мөр одоо миний хувьд бол одоо хамгийн гоё юм бол одоо саяхны л одоо ядуу сургуулийн үзэсгэлэнгээ гарч ирсэн. Одоо би одоо манай баг охины нэр л дээ. Одоо би охид Айсуу гэж нэр өгсөн л дөө. Тэгээд энэ нэрийг ерөнхийдөө нэг санааг нь өгсөн нь Булган багш. Тэгээ одоо Айсгалан гэдэг сая ядуу сургуулийн үзэсгэлэн гарсан тий. Тэгээ энэ Айсгалан гэдэг нэрийг ингээд бодож агаад Айсуу гэж өгвөл болох юм байна. Тэ Айсгалан Айсуу гэдэг үг бол утга нэгтэй үг. Тэгээд энэ нь бол одоо миний амьдралд хамгийн ойр үлдсэн одоо Айсгалан гэдэг үг чинь өөрөө ийм аядуу тайван дүлгөө хүн байдаг шүү дээ гэдэг үгийг бас мэдчих эхэлж байгаа байхгүй юу? Үг таниулж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээрээс бас бодол хийлээ тохиндоо тийм нэр өгсөн. Айсуу гэдэг нэр өгсөн. Тэгээд тэр юм одоо хандаа үлдчихэл байгаа юм байна. Тий. Тэгвэл та Булган багшийг уруу үг тодорхойлох юм уу? Захирал багш. Захирал багш тэгээд уран бүтээлч гэдэг үгээр л тодорхойлъё доо. Тэгээд үгүй та яг өөрийнхөө зүгээс одоо ингээд шавнартаа цааш тавьсан болон одоо байгаа шавнартаа ингээд яг зөвлөгөө 3 зөвлөгөө хамгийн шилдэг 3 зөвлөгөө юу? Би юу? Та өөрийнхөө багш үгээс шавнартаа үлдэх 3 зөвлөгөө. Зөвлөгөө л юм да. Юу мэсэн дээ. Ямар ч гэсэн эхний зөвлөгөө нь бол зураач болох гэж хичээгээрээ гэдэг зөвлөгөө тий. Тэгээд одоо тэгээд өөрийгөө сайн хичээгээрэй гэдэг зөвлөгөөг ер нь хүн өөрийгөө сайн хичээх хэрэгтэй. Тийм. Өөрийгөө сайн хичээж ивэл ер нь тэгээд болчин дөө. Бусдыг тий. Тэгээд одоо байгаа цаг хугацаагаа хайллаарэ гэж зөвлөв доо. Тий.
Нэмсэн зүгээр яг би одоо энэ аниме сургуулийн оюутнуудад зүгээр та нар бас бахархах зүйлтэй шүү гэж би хэлмээр санагдаад тийм. Одоо ер нь мастер зураач гэдэг чинь айгүй ховор ахгүй юу? Юм мастер болно гэдэг чинь бүх юм бүр тэр гар сэтгэл санаа юу тэгээд тэр бүх юм тэр оюун ухаан тэр өөрийнх нь гараа шууд гарч байгаа зүйл болдог. Одоо мастер зураач болно гэдэг чинь бид нар хаяада ингээ боцчоод төлөвлөсөж байгаа мөртлөө гараараа гаргаж чаддгүй байдаг шүү дээ. Мастер зураач нар бол яг л тэр дотроо бодсон юм шууд л тэр тухайн цаг хугацаанд гаргадаг. Тим зураач шүү дээ. Манай боломжч одоо та нар зарим нэг зургуудыг одоо сайн харах юм бол ямар ч эрсүнх байхгүй одоо харандааны зураасгүйгээр шууд л ингээд эхнээс нь ахуулаад ингээд шууд зурж явж чаддаг. Ийм одоо чадамж гэдэг чинь асар их тэр одоо хичээл хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олж авч байгаа мэдрэмжийн дунд олж авч байгаа зүйл. Тэгээ ийм багштай хүмүүс шүү. Тэгээд энэ багшаар бас бүгдээр бахархаарай. Тэгээд ийм багш зааж байгаадаа энэ тавиланда баярлаж явах хэрэгтэй шүү дээ. Тийм. Би бол тэгж л одоо хүртэл би одоо дулуу багшаар бол үнэхээр бахархдаг. Ийм багшаар багшлуулсан байвал нэр үнэхээр бахархдаг. За таны хувьд та булган багшаас хамгийн чухал сургалтыг авсан зүйл. Булган багштай тэгэл бүхэл зүйлийг зааж байгаа шүү дээ. Тэгэл амьдралын ухаан, уран зураг, бүхэл би ч одоо сурч авсан зүйл л одоо ихтэй шүү дээ. Одоо алийн хичээлээ, алийн их онцлж хэлэхэд одоо энэ чинь хамгийн түрүүнд бодсон. яа тэ хамгийн түрүүж бодож байгаа би ч нөгөө усан будгаар их зурдаг байсан. Тэгээд тэний оюун хоёр дахь хүртэл усан будгийн техникүүд их заалгажсэн. Тэгээд тэр их аюу гоё тодхон байд юм аа. Усан будгийн ийм техник байдаг, ингэ зурсагдаг, тэгдэг гэх. Тэр техникүүдийн ингээд яг би яг өөрийнхөө тэр тухайн үеийн тодорхой хэмжээний одоо мэдрэмж тодорхой хэмжээний юм яг ингээд өөртөө нааж авсан л да. Тэр нь л одоо хүртэл би яг тэр техникээр усан будгаар ажилладаг. Ер нь нэг заасан юм бол тэгээ гоё булган багч гоё их гоё тулж заадаг шүү дээ. Яг ингээд ажиллаж өгөөд тэр бол ерөнхийдөө сурсгаар хамгийн том зүйлүүд нэг юм уу? Усан будгийн техник гэдэг чинь өөрөө ч бас хэцүү техник дээ. Булган багш энэ нагнуулжсэн юм суралцаа авсан ба. Яг ингэ топ санаж байгаа нэг аим загнуул уурын хэлсэн. Би ч угаасаа аюу төрсгөө оюутан байсан шүү дээ. Гэхдээ би амар төрсгөө оюутан байсан ч гэсэндээ бус багш нар бус хүмүүсийн тийм үзэн яддаг хүн байж ч гэсэндээ яг үнэхээр булган багш тал загнуулж байгаа бэ. Бусдууд нь бол намайг загнадаг байсан, гараадаг байсан. Зүгээр ямар новшийн хүн бэ гэж боддог байсан хөө. Тэгээд булган багш бол намайг нэг ч загнаж байгаа бэ. Шөөмжилж л байсан баг. Тийм л амар байна. Юу загнаж байгаа, юусоо загнаж байгаа. За баярлалаа. За